5, 4, 3, 2. Алтан шаргал номрын өдрийг үзэгчдэд дэвшүүлж байна. Ингээд би зүүн жигүүр суудсан байна. Ингээд манай студид нэгэн сонирхолтой, сонин хүндтэй зочин хүрэлцэн ирсэн байгаа. Энэ хүн бол ТV Cocktail хамтлагийн жүжигчин Өнөр Жаргал байна. За баяр хүргье. Бөөнөрөө баяр хүргье. За энэ бөөнөр нэг хургуураа. Манай үзэгч манай үзээд энийгээ алгаачаа сууж байгаа гэж би найдаж байгаа тийм. За баярлалаа Өскөө урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Чи нэг Unitel-ийн сайн реклам тоглодог охин мөн шүү дээ. Нэг өөр хүмүүстэй охин мөн шүү дээ. Манай Univision бас Эрдэнэт рүү сүлжээг оруулсан байгаа. Тэгээд Эрдэнэчүүлээ. Энэ нөгөө нэг охин чинь шүү дээ гэж дээ. Тийм нөгөө Матилтаг нэг хөөргөө охин шүү дээ бас. Манай энэ хүмүүс сайн буудандаа бас яа. Бэлтгэгдсэн хүн шүү дээ гэж. Тусгай бэлтгэгдсэн хүн. Нэг цэцэг бариад алхаад. Тийм үзэгчтэй хэлэхэд манай нэвтрүүлэгтээ Алтан Nescafe хамтран ажиллаж байгаа. Gold тийм. Gold. Бүх дэлгүүрийн супермаркетуудын салбараар байгаа шүү. За, кофего уцгах уу да. За нэг барьчих та. Манай Өскөө тулгаас орцоо. Бүр тулгаас орцоо. За хамгийн сүүлд Өскөө хизээ тулгаа хүмүүстэй өрнө. Хамгийн сүүлдөө. Хормон дээр л гэж. Сая нөгөө юуны манай Говийн галаа кино хийсэн шүү дээ. Ажиллагаа гэдэг. Тий, тэрний нээлтэн дээр очиж нэг толгосон. Баахан толгоо. Нэг л толгосон. Нэг л өө. Бостой нь өөрөө ингээ. Би бас хормон дээр толгосон. Манай их ман ах юм баг хүн. Тэрмээгээ. Тий, би бас толгосон шүү дээ. Я би толгойг нэлээд удаж байна гэж. Толгой хүмүүсээ ороо. За Өскөө уран бүтээл өндөр сайхан Матилта хийгээл реклам тоглоод би нэг чамтай реклам тоглох гэж айгүйх бодож мөрөөдөж явсан. Дотроо Эрдэнэчүүлээ Univision нөгөөхөө л яриастай те. Нийслэлийн өдөр шүү дээ. Нийслэлийн өдөр гадаа их хөл хөгжөөнтэй. Би бүр машинаа ингээд бүр тавих газар авахгүй гүгээд гараад ирсэн лээ. Тэгээ манай Өскөө бас сая баг тий параданд оролцсон. Тий, өнөөдөр нөгөө нийслэлийн 375 жилийн болоод тэгээ дүүргээр ингээд албан байгууллагууд парад хийж байна. Толгоцгоо нэг нийслэлийн өдөр чинь толгоч. Нескафегаар нэг толгоч. За, параданд жагссан юм уу? Хөдөлсөн юм уу? Яасан? Үгүй параданд Баярын зүрх дүүргийг төлөөлөөд манай ТV Cocktail хамтлагч нь кино үйлдвэр дотор барилдсан шүү дээ. Тэгээ Баян зүрх дүүргээ төлөөлөөд кино үйлдвэрийнхаа нэрийн өмнөөс тэгээ бүгдээрээ нөгөө киноны дүр төврээд кино үйлдвэрийнхаа уран бүтээлчтэй кодс оюутнуудтай тэгээс Баян зүрх дүүргийнхантайгаа нийлээ сая тэнд би чагсчаад ирж байна. Параданд оролцоод ирж байна. За манай хаан үйлдвэрийг төлөөлж ин цэнгэр балаачтай хөхөн маань нүгэл буян киноны яв. Заавал эвгүй кино нэр хэлдэг те. Мөнгө өгöd би. Чи ямар киноны дүр тавьсан? Би нөгөө говийн зэрэглэгийн кино механикч Шарибо. Ямар юу манайх гэдэг. Манайх цэнгэр балаачтай гой хөхтэй бүсгөө манайх. Хан үйлдвэргийн их гэдэг. Өмнөх нөгөө нэг нийслэлийн ойнод болдог гэсэн чинь тэрийг бодвол энэ өнөөдөр бол их өргөн болж байна шүү. 100 жилийн ойд болсон шүү дээ. Өглөө 11 гэж эхлээл сая ингээд сүүлийнх нь яваад тусч. Одоо энэ чинь 4 болчих. Оо тэ өргөн болж байна. Өргөн болж байна. 100 жилийн нийслэлийн 100 жилийн бол их гоё болж байсан. Бид нэр 100 жилийн хийж анзаарсан. Бүгд анзаарах нэрэл гоё болсон юм баг та гэж бодлоо те. Нүүг дараакула Чи шүн ингээ хайрцанд унтдаг байдаг шиг. Яасан Өскөө хамгийн гол нь би Өскөөрөө өчгтөр ярихгүй юу? Өскөө ингээ нэвтрүүлэгт ороочоо зочноороо урьж ин чи их ер нь их гоё Матилта тоглосон байх шүү гэсэн чинь ах ямар нэвтрүүлэг хийж байгаа юм гинэ. Аль телевизээр гардыг наа селебитээр нэг юм хийгээд байгаа шүү дээ. Селе юу? Оо тийм үү. Амьдралдаа ганц даваар үзээгүй те. Зүгээр. Гуйн дээр зөксөн чи шүү. Чи хамгаалт авчихсан. Харин үзег багт би жоо уур өрөөд байгаа. Эсвэл үдчихэд энэ ТV Cocktail-ийн маягилж байгаа. Цоо мама чам тийм хэлээгүй. Үзээгүй би үзээг. Цомог оролцсон дугаарыг үзээгүй юу? Үзээгүй. Оролцсон гэж ярьж байсан. Цомог нөгөө бүксөө гарсныг үзээгүй юу? Үзээгүй. Тэгэхээр нэтээс их л хоол завгүй яваад байдаг. Гэхдээ нийт дүг нь би байнга байж дээ шүү. Гэхдээ үзээгүй. Байг офлайн шүү дээ манай өнч. Офлайн хаалттай. Миний нэс нэг яриаг нэг ихлүүлээч. Манай энэ хүн маань ингэ гайхаад бидний ер нь уучлаарай бас. Би бүр гайхаад байдаг шин. Анх удаа оролцож байгаа. Кофе юу, чай юу, юм эсвэл зөвхөн кофе гэдэг зүйлд авсан юм уу гэдэг. Бас ингэ зочин маань гайхаж байгаа. Бас анх үзэж байгаа хүмүүс ч гэсэндээ бас гайх магадлал өндөр. Ягаад гэх юм бол зочин ч ярихгүй. Тэнтэй цэнгэр балаачтай нэг үг яриа. Энтэс нэг
хөх цамцтай залуу яриад энэ бол нэг жоохон хөвшмөл юм эвдий гэж байна. Зочин гээл ингээл яриад хөтлөгч нь юм асуугаад байхгүй. Ер нь зочныг бага өрөөлөд ер нь зочин жоохон фон зүгээр нэг фон маягаар нэг хойно тэ нэг бэкграунд маяг гол дүрэн цэнгэр болооч хөх цамцтай хоёр иймэрхүү маягаар яагаад нэвтрүүлэг хийж болдгоо юм бэ гэсэн нэг сайхан нэрсэн тийм манай нэвтрүүлэгч нөгөө аягүй гоё үзэгчдийг хөгжөөнтэй байлгах те хүмүүст инээд хөр баяр одоо баяр болгох тийм зорилготойгоор сэлилт гэж боддоо. Би уушаад нэвтрүүлэг шал өөрөөрөө боддоо шүү дээ. Тэгээд би нэг юм асууя л да. Одоо сая ингээд хотын баяр боллоо. Тэгээд гоё хөгжлөөр асуухад чамд айл нэг улс орныг тэр чигээр нь одоо эрхийн барих тийм эрхийг өгөө. Тэгвэл чи одоо яг дэлхий дээрх байгаа улс орнуудыг аль орных нь одоо ерөнхийлөгч ч юм уу хаанад ч юм уу болох вэ? Тэгээ улстайгаа өөрийнхөө Монгол улстайгаа яаж хамтан ажиллагаа хийх вэ? Амар асуудал. Нүүрсний үнийг үсэг. Чайна руу очиод нүүрсний үнийг үсгэж юм ярих боллоо. За стилачист нэр бодох хэрэгтэй юм байна. Аль улс гэхлээр чи би ч нэг олон орн руу явж үзээгүй л дээ. Солонгос, Америк энэ төр манайд дутхгүй юм байлаа. Өгчсөн газар байлаа. Тэгэхээр одоо эх орноо л хөгжүүлэх нь зүг бахал гэж бодсон. Тэгээд Аз болоод чи тэгэл яах та тийм жоохон тагнуул маягийн газар очиж зүгээр ингээ байчих юм байсан. Өсгөө энэ хэл юм байл нэг тагнуул маягийн л ерөнхийлөгч хаан байх юм шүү. Хамаг мөнгө Монгол руу урсгаад зүгээр наашаал яваа. Нэг орныг авчих хэрэгтэй байхгүй. Монголд зүгээр гар өсөрөөс аль нь зүгээр намитгүй биэрн онцгой өмнөгөөс гараагүй те өмнөгөөс гараагүй нэг нөхөр сууж өгөө юу нэг буруу юм илчихвөлөө яа тэрний оронд зүгээр өөр Монгол ч юм уу Бурят ч юм уу нөгөө Монгол юуныхаа усуд биш туурхтныхаа аль нэг газрын одоо нэгтгэх ч юм уу тиймэрхүү үнцгэр юм их нэ энэ Матилдаг бас хараад байсан чинь баасаа боолдог бодтой гэж сэлди чи хаанхын хатаа хийх гэдэг үгүй би чамаас царай нэгэн царайлыг зинхэр болооч та хатаа сууж ард олнолоо гэж сууж байгаа. Би мэдээж урлагийн юм чинь одоо урлаг талаасаа л илүү хөгжүүлдэг ч юм уу. Тэгээ дээрэс нь бас нөгөө багаасаа сонгодог урлагаар явцсан болохоор тий. Сонгодог урлагийг илүү хөгжүүлээ. Бас өөрийнхөө Европ попын тий. Монголын хатаа хаан болчоод яриад байгаа юм уу? Эсвэл өөр улсын заавал нэг юм болно гэсэн чинь. Тэгээ тэрийг Монголдоо яаж урсгалыг оруулж ирэх вэ гэдээ асууад байгаа шүү тий. Тэгэхээр одоо Европын эсвэл одоо Европ хөгшин Европын урсгалыг оруулдаг ч юм уу яадаг чи тий. Зимбабwe хатаа Зан яс ирэг. За жоохон онцгой явчлаа шүү. Зимбабwe хаанхын хаан болох юм? Монголын хаан болъё. Хамаг Монголын хаан юм ба. Уучлаарай. Зүгээр жоохон солиод. Хэдээс цаашаа гэх тийм. Би ингэнэ. Би ерөөсөө хятадын хаан болъё. За. Хятадын юу болъё? Тэгээ хятадын юг Монголд очиж. Ер нь бол баг тэгээ очиж. Тэгэл энэ Монголын нүүрсийг жоохон үнэтэй хаваадах та гэл те. Нүүрсийг одоо тоон тотомд нь одоо ингээд энэ заавал юу яач коксчус нүүрсэл бүр үнэтэй хаваатаач та нар гэл те. Тийм тэгэл би ингэнэ би энэ Дорн говь замын үүд дунд говь өөр ханга аймагуудыг энэ юуны Apple-ийн үйлдвэрийг энэ Монголд байгуулт юм уу? Тий бид нар ер нь сайн хийж чадахгүй нэ. Энд тэрийг ерөөсөө тэнд л хиймээр байна гэж хэлчих тий. Монголд төвлөрүүлэх хэрэгтэй. Үгүй даргаа энэ дэмжтэй мэмжтэй үсөөлөөр байгаа. Яа. Би том дарга нэ чинь тий. Баши жаа. Би ч бас ярина штэ. Өсгө ханахаар ярих уу? Би олон хэл мэдгүй харин гадаад хэлэнд бүр гажигтай шүү дээ. Яагаад вэ? Өстой мэдгүй. Урлагийнхан чинь тийм ой тогтоолт мундаг тийм жоох ажигч гэрхэн хүмүүс байд юм шүү. Харин хэлийг холоор явцлаа. Тэгээ чи өөрөө тэгж бодоод ах шиг чамаа мянган залуучууд бас үзэж байгаа. За би ч гэсэндээ үүсгэтэй адилхан хэлээс холоор явцсан чинь гэж одоо сурах магадлал нь унтарч магадгүй шин. Тийм монголоор бол би сайн ярина. Чи ямар цэвэрхэн ярьдаг бэ? Монголоор бол би өстэй зөв ярина. Би орсоор өстэй темиг л аягүй цэвэрхэн ярьж байгаа юм. Үгүй одоо нэр Halloween баяр болох гэдэг шүү. Юуны баяраа? Halloween аимшигын баяр юм болох гэдэг шүү. Тэгээ одоо та хоёрыг нэг Halloween-ийн нэг одоо тэр багт наадамд нэг дүрт хувирг үл ямар дүрт хувирх вэ? Энэ Матилда. Хөрхөө Universal Матилда сууж штэ. Эрдэнэт сүлжийг оруулчихсан тэр аваар айл юм дурандаад тийм ээ. Чи чинь болохоор 100 жилийн тэмдэглэсэн нөө. Дракула болсон. Тинэ зинхэр балаачтай гэдэг тийм нэг донжтой аа. Би шугар болох юм байсан.
шүүрэн дээр суудсан юм болох маш. Хүн өөрийгөө шулам гэдэг хүн энэ Монгол энэ хүнээс энэ зингэр балааштай хүнээс өөр байна уу? Яах вэ? Тоглоод хувирж байгаа юм чи. За нэрээ хамаагүй шүү дээ тий. Чи юу болно гинэ Матильдагаас өөр заавал хүний амаар толгой төхөө суугаад байхал хэрэггүй шүү дээ. Халиунероо ямар дүр төвөрөх вэ гэж юу? Тий. Одоо хувраач гэвэл. Хувраач гэсэн дүртчил хувирна ярина. Нэр тийх байх шүү тий. Юунд бол юунд хувирна шүү тий. Матильдад хувирч чинь гэж бодох чинь тий. Хувирыг бол хувирна. Чи тэгвэл шууд нэг настай эмээ болоод яриад үзэл дээ дүр. Тэгэж. Зүгээр тэгэж дээ. Чи манай эмээ болоод үзчихдэггүй. Танай эмээг чи хараагүй. Зүгээр чи харсан юм бол дөөрөө. Чи харсан нэг ямар хамаагүй эмээтэй л яачих заяа. Тэгээ энэ эмээ. Эмээ. За. Танилцаа энэ нөгөө Сэли. Сэли. Энэ бата нөгөө хүүг дүүгийнх нь хүүгийнх нь яриад байсан нөгөө. Чина та гэж. Энэ ч стаймер юм. Үүнээр Хэцүү юм байна. жүжигчин бэкграунд болоод хоёр өдөрч нэг гол дүр тоглоод ярьж байгаа юм байна л да тий. Яа захад нэг үзье. Бид нэр ингээд юу яах юм бэ? Гэхтэй юм уу те? Заавал нэг ёстой. За. Эмээ. Та хоол идсэн үү? Мен хаалдаг баа. Та хоол идэхгүй би нөгөө манай сэрч маа штэ манай нөгөө ангийн охинда таньж гинөө нөгөө багада таны төрөвчөөс мөнгө хулгайлж байгаа баригддаг. Яасан сайхан охин балаа бай. Тий. Сайхан охин болсон байна. Янз. Манай эмээч цагтаас талигж явсан штэ. Тийм үү. Тий эмээ залуугийнхаа манай сэлид ярьж өгөөш. Та хүрээ хөөхөн байсан би. Ингээд. Нөгөө нэг шагдаргаа танай хашааг давсараа таныг нэг оролтоо тэрийгээ нэг яриач. Наад чи өстө хүнд ярахад. Энэ юутай явахгүй юм байна. Пицца ирсэн үү? Та ярьж эмээ яриасаа юм. За тийм. Манай өөсгөө ч бас айгу дараахан юм биш те. Ингээ нэвтрүүлэх дараахан. Би бүртээ чамаа бүрхийн цоомоогоос илүү авир галзаа авах гэж би бодчихсон шүү. Тэгэхээр би чиглээ. Энэ хараа пицца. Яа, цэрэрийн. Яг та пицца захиж идий гэж ер нь шийдсэн. Гэтэ мөнгөний бол төлөөгүй пицца хатынхан бид нарыг дайлж байгаа. Чи пицца хат яаж захиалгыг мэдгүй та хоёр ер нь. шууд онлайнаар захиалж болно тийм. Зөвхөн онлайнаар. Утсаар бол захиалга авахгүй шүү дээ. Зөвхөн юугаар онлайнаар. Вау. Онлайн юу вэ? Тэрний гурвалжин цагаан юм юу вэ? Энэ их учиртай. Айгу худалчтай. Хоолоо бодгооч. Пицца хат цэг имэнээр зөвхөн онлайнаар яана. Гэтэ онлайнаар захихаар танай гэрийг одоо жишээлбэл ингээл 2 шар байшин байгаа, 2 шар байшингийн голоор өгсөд ногоон байшин байгаа гэж чи зүгээр л хаягаа биччихэд эдгэр чи өөртөө судалгаа хийсэн байгаа. Ямар ч асуудалгүй гэрээ чинь олоод 30 минутын дотор пицца хат цэг имэнээр. Бид нар чи уух юмтай байсан бол одоо бүр идэх юмтай боллоо. Идэх юмтай боллоо. Одоо амьдраад байж та өлөө өсгөм нийт идэж. За пицца. Пиццагаа идцгээ. Пицца идэнгээ ярилцч болно нүстэй. Юу нь болно шүү дээ, тий? Тагой. За баярлалаа. За салбайд гэж нэвч. За пицца хат дэлхийн хамгийн их зарагддаг пицца. Хамгийн олон салбартай. Хамгийн их салбартай, дэлхийн хамгийн олон салбартай хамгийн их зарагддаг. Хамгийн сайхан пицца бол пицца хат юм аа гэж монголчууд маань эртээрээс ярьсан байна. Хаанаас гаралтай? Америкээс. Америк. Энэ хөөргөв нь 11 цагаас хойш талбай дээр загсах гэж зогссон үлдсэн байлгүй дээ. Тэ одоо нэр пиццагаа чи галзууруулаад ярих нь шүү дээ. За яасан бэ? Гол орж ийн юу болж ийн жоо юм ярил та. Ам завгүй байна. Тайр ярьж байгааг хараа. Өсгөө цомоо нэг ингэсэн үү? Цомоо манай Тэрлэнгөө. Дотлох. Дот тоо. Та хоёрын нэг муулаач. Чи тэрийг үзээгүй цомог ордод угаарыг. Чамаг ч үнэн байхгүй болгосон шин. Нэг муулаач гэсэн чинь юу гэлээ үнхий санаатай юу дотор хаймартай юу. Дотор хаймартай. Дотор юутэй ч лээ. Дотор хаймартай. Тийм л юм ярьсан шүү. Хүнийг хүн биш болгодог. Хүнийг хөнөөдөг зүйл юу юм бэ? Чиний бодлоор? Мөнгө. Мөнгө тийм. Хүнийг юу нэ сэлж чи нэг ахаад нэг яриад таа. Хүнийг хүн биш болгодог. Хөнөөдөг зүйл нь юу юм бэ? Мөнгө юм уу? Монгол юм шиг санагддаг шнэ да. Им багийнхаар? Нинжи сэтгэл шүү. Нинжи сэтгэл чинь бүр хүнийг гоё бол. Би бүр хандуураа явж таа хөөцтэй. Хүнийг хүн биш болоодаг юм бол эрх мэдэл мөнгө те тэмдгүүл юм байгаа бах те. За улс орноор ингээл
бүгдээрээ бөөш үтдэг болёо гэж нэг тийм хууль гараад бүх одоо шашны орцлоо байхгүй бол чи ерөөсөө бөөш үтдэг болвол чи бөөш үтэх үү? Би одоо ч тийш. Бөө. Тэнгэрээ шүтэн дээ, тэнгэрээ шүтэн. Ер нь бөөгийн шашинтай гэж бодож болох юм. Бөөгнүүдийн шашинтай. Тэ. Тэнгэрийн тэнгэр бол юу гэж номлох вэ? Хүмүүст. Хүн ер нь нэг зүгээр нэг өөр бас нэг мөрөөдөл гэдэг үг юу хий зорилгоч гэх юм уу те. Үзэл бодолч гэх юм уу да. За. Миний бодлоор бол хүн нэг өөртөө итгэл тэр зүйлсийг одоо олж авахын төлөө те. Миний хувьд л би өөртөө ингээл итгэл ингээл юм ихтэй ч юм уу өөрийгөө ингээл хурцлал ингээхтэй би боддог байхгүй. Өөрийгөө би юу хаанаас ирсэн юм бол доо. Намайг би одоо энд одоо яах гэж ирсэн юм бол доо ч гэдэг юм уу те. Таны энд энэ харваа дээр. Тэгээд ингээд бодоод ингэхлээр ер нь энэ дэлхийн ертөнц харваа дэлхийг нэг юм өдөртдөг юм шиг санагддаг байхгүй юу? Тэ бид нэр өөрсдөө мэдэхгүй ч гэж магадгүй те. Тийм болохоор би тэрийг бол тэнгэртэй холбооч тайлбарладаг. Боддгийн өөрөө. Тэ. Манай сэдий чи Иесус шүтдэг үстэй. Иесус чи арх ууж болд юм уу? Чи тэгээ толгой доод байд юм уу? Доожогоод байд юм уу? Чи нэр Иесус шүтдэг үү те? Дарс болдоо шүү. Дарс. Улаан дарс, цагаан дарс хамаагүй. Улаан дарс. За би бол одоо жишээ нь Хеликба буюу шарын шашны их том төлөөлөгч. Шашны том зүтгэлтэн. Шашны том зүтгэлтэн байна энэ аваар. Бид буддын шашин шүтдэг. Гандаа орж нэг хэмрээс сан ахламаараа сайхан тавиулцдаг. Дөрвөн уулын сан тавиулцдаг. Тэ? Тэгээд цагаан сарын өмнөхөн цагаан засал маслаа хийлэгчдэг. Тийм ээ? Тиймэрхүү л явж идэв ш. Тэгэл дотор уужраа сайхан болж байгаа юм шиг надад санагдчихтий. Тэгээ болно дөө болно тий. Товын асуултыг асуудгүй юм хэдэн хүүхэдтэй вэ? Хоёр хүүхэдтэй. Хэдтэй? Том нь хэдтэй вэ? 8 та. Чи нэг жоохон хөгжөөд өгөөч ээ. Гээ чухал царайлаа зовоод үлсэн болоогаа пицца захлаа, цангасан болоогаа кофегаар дайллаа чимнэг л хөгжиж өгөхгүй байх чинь юу вэ гэж. Африкийн орнууд руу одоо ингээд чиний зураг авалтанд орлоо л доо очсон байлаа гэж бодъё. Тэгээд Африкт очсон байжсэн чинь гинт 70 хэрэг дээр амраал очсон чинь амар шороо гараад гинт ингээд чи ингээ яасан чи ухаалтсан чи мөнийг газар чамаа хүмүүс аваад ирсэн. Ингээл зэрсэн чинь баахан омгийнхны доо. Чамаа барьж аваад омгийн ахлагч энэ чинь амар яс мастай эм зүүцэн. Тэгээд одоо хүнтэйгээ суулгах шүү дээ. Чи одоо манай нөхөнтэй суу өстэй нэрэ цус мусаа сэлбэх хэрэгтэй байна энэ тэргээл чамаа тэгчлээ л дээ. Тэгвэл чи одоо бүх юмаа хаяад тэр охинтой суух уу үгүй үгүйгээ алуулах уу? Хэрвээ үгүйгээ шууд хамгаална. Одоо яг тухайн үед одоо яа гэм лээ. Одоо тэр чи мэдээж тийм хүмүүс ингээ байж одоо арга байхгүй л суухаас өөр. Чи хөрөнгө харж тийм баяны охиндоо сууж байгаа юм омгийн ахлагч. Омгийн ахлагч. Тийм зүгээр би зүгээр аймаг авах гэж үзсэн. Энэ өөсгөөг чи би бас оо 2 хүн юм болоо гэж бодчихсон. Омгийн ахлагч охин баян индианы охинтой суух. Тийм Африкийн омгийн хамраа зоолсон тий. Навчин бадсан навчин өвгтэй. Энэ нэг зинхэр балаа зүйлс дөрөвнөөс хойш нэрээ миний хүслийг энэ дотор байгаа энэ хүнийг муухайх асаач надаа. Би юм сүрлийн юутай ингэж мгил оонз монзо хөдөлгөөд байгаа мó. Тэрнэ гэж аа. Тэр наад балаач ч надад хайш. Би чинь нэв тарагдаад байгаа мó юм. Цаана цагаан юмтай юм. Цаана цагаан юмтай арсны юмтай. Арсны юмтай нэ арсны юмгийн доктортой гэж. Ямар ч таж, ямар ч амар секси юм. Цаашаа хараач өөсгөө. Надрахгүй гэж. Пицца идэх гээд пицца ид. Ахад нэг изүүл идэлтэй ёо. Чи одоо чамайг омгийн хаан бүргэдийн савартаа суулгана гэдэг үлчидээ суух юм уу? Тийш амар харахын тулд суумш сууж. Йоо. Таар нэр хөрөнгө мөнгө хараад нэрээ. Мөнгөний төлөө баян хүний боссын хүнтэй охинтой юутай хүнтэй суuna гэр амаа урч шít. Хүй хүнд чинь бас нэг тийм юу байдгүй юм уу? Одоо нэг тэг өгч шít. Суухгүй гэдэг юм бол тэгээд суугаад тэгээд амьдраад тэгээд тэн чинь секс нэг гэсэн үг үү тий хайр сэтгэлгүй ээж та хоёр хоорондоо хоорондоо хин ч омгийн ахлагч юм дээ энэ тэгээд ёс зүй юу ам аврахын тулд амьдрахын тулд гарахын тулд л одоо тэгж байгаа юм чинь сүүлийн лад шнэ ямар ч мөнгөгүй болоод яалаа гэх тэгэхээр тэгээд өөсгөө тул нэг баяны нэг компани захирлын ямар ч мөнгө хэрэггүй шүү дээ амтаа алаа шараад идчихэж ш тэгэл компани захирлын тэгээд жоохон таргандуу царай модод охиндоо суух юм уу жоохон хөгшөм сахгүй шүү дээ. Сахгүй шүү дээ. За. Омгийнхтэй суусан дээр тий. Тэрнээс
тэрний оронд омгийн нэг Наад өөсгөө өгтөлтөнд бамбирт. Амар. Имбагийн нөгөө шарын шашныханд болохоор ингэдэж штэ нөгөө. Чи хойд наснда хонин мөр бол бас тэрхнэ гэж ярьдаг штэ. Тэгэл хойд нас урд нас гэж ярьдаг штэ. Хэрвээ магадгүй их тийм юм байдаг бол чи одоо хойд наснда нэг амтан болоод төрнөөг бол чи ямар амтан болж тэрхийг хүсэж байна. Ямар ч чон болох хоо гэж. Монголхыг л хүсэж талын сайхан монгол чон болж тэрхүү. Сайхан талын саарал чон бол чиндаа гэж тэгэл тэрүүгээр нэг чи нэг энийг ээлэлгүй зинхэр палаш өөрөөс чинь би танаас асуучих. Би асуусан болохоор чи. Би хойд насандаа нэг тийм шаргал өстэй тий. Тийм нэг. Амтэн штэ. Тэр чи амтэн биш юм уу? Би хүн болохгүй. Шаргал өстэй. Нөө. Нэтаха аслан байл яаж өсгөө хөөж баарч идэл. Өсгөө би чи Монголд байгаа юм чи яах вэ? Гүй чи хил даваа явна. Баахан хоолунд томстод баах явж гад манай тэнд ирнэ. Өсгөөс дэшгүй зүхтагаад нэмэрсэн шаргал өстэй яа. Сэлиг юу болох юм блэ? Чи юу болох юм? Би хэлэхгүй ш. Өөр асуусан асуулт. Миний зөхөөс асуулт. Сэлийн манай тэнд нэг янз. Ой, шаргачийн янзыг хүн амт идчихвэл яана ингээд байжсэн чи. Би дууд сэлнэш нэс ирэхгүй ганц самардаа. Оо, тэгэл дуусч байгаа юм ба штэ. Тэг дахиад хүн болчихсон. Өөцгөө газардаа. Нэс. Ой, Ята ирвэл сүүлээрээ өргөч. Нөө хүнд 5 м хөө гэж байдаг шүү дээ. Одоо үнэрлэх, харах, хүртэх, сонсох гээл те, амтлах гээ 5 м хөөдөг. 6 м хөө бол мэдээж зүүн совин гээл те. Лал лавяас байдаг. Тэрийг хасаа зүгээр 5 м хөөний чинь нэгийг чамд илүү хөгжүүлж өгөө. Тийм одоо бэлэг аяас чамд олгоё гэвэл чи 5 м хөөхөө алийг илүү хөгжүүлэх вэ? Сонсгоо гэж. 5 бэрийн газрыг сонсноо. Ой, зээл. Дуас охор өлөө добоос. Нэг жоохон буруу сонсогдоод байна шүү. 3 бэрийн газрыг хараад л те. Манай юм ба зүгээр пицца хамталчихсан. Идээгүй жил амтай мэдсэн үү? Би өөртөө үнэрлэхээ илүү хөгжүүлвэл надад илүү гоё. Дай юу бодож үзээ. Хөөе, Сэли бичгээ идэхтэй яач юу? Гэтэ бичгийг мэдрээ явчихж байгаа биш үү? Бичгийн битбокс юм шууд мэдсэн шүү дээ. Тэгээ бүр амар мэдчих өчтөр шин. Амар болчих тээ. Эхнэр мэхнэрээ гэртээр ингүүд нь. Юу болсон? Ямар сони юм ба? Юу? Calvin Klein төрсэн залуу байна. Амар нэрийн үнэрлэх юм шүү дээ. Тийм шүү дээ. Бүгдийг салгаж. Чи тэгэхээр сонсгоо одоо хөгжүүлэхээр юу сонсъё гэж бодож байна? Дуу аягүй. Эсвэл байгаль дээр гарсан. Яг бас би өршөө. Башгил ахгүй да. Араас нь ингээл хүнийг сонсч идэг. Шууд сонсож. Би дээр үед нэг ингээд явж исэн чинь нэг хоёр залуу ингээд тааралдаг байхгүй. Миний ард нөгөө манай найз нар ирж байгаа. Би машинаас төрүүлж буугаад алхачихсан чинь. Тэгээ би ингээд явж исэн чинь хоёр залуу тааралдаг байхгүй надтай. Тэнгүүтээ өө сайн уу ба гэж тэгсэн чинь би өө сайн уу гэл. Би бас нэг сайн танихгүй. Өө сайн ажил сайн өө сайхан гэл. Тэгэл явсан. Тэгсэн чинь нөгөө хоёр ч хоорондоо ярьж ийн нэ манай найз нар араас ирж байгаа сонссон. Энд чи хэм блэ гэж. Энэ ба пэлэн. Род сайн уу гэж ажил сайн уу мэн үү гэжсэн нэ. Явсны дараа энэ ба пэлэн. Тэг гоё пицца идэж байгаа нэг юм бодлоо л да. Бүгдээрээ ингээд нэг нэгээрээ өөрсдөө хоолоор тодорхойлол чи ямар хоол болох вэ? Шансан бах. Шансан туулаа мах. Whatever өөдгөө тэ. Ямар хоол болох вэ? Тэ. Яста бодож байгаагүй юмнууд асуух юм байна. Чи чинь тэгэл гоё. Сайхан тэгэл моц ч юм уу, хошор ч юм уу. Миний идэх дуртай л хаал. Монголчуудын идэх дуртай. Монголчуудын идэх дуртай сайхан наадмын хошор ч юм уу. Чи юу болох вэ? Симфон сонсч өгсөн хоньны махаар хийсэн. Сүртэй. Симфон сонсч баахан балбуулсан өхрийн махуулыг гэж. Симфон сонсч өдр яасан өхрийн мах энэ гэж байдаг гэсэн. Байхгүй шүү, тийм байх. Байдаг гэсэн. Тэр хөгжим сонсуулаад тийм. Тэрийг идэж үзсэн. Үзсэн хүн байна лээ.
Тийм. За тэр араа Би худлаа. уугаад тэгээд хөгжим сонсчихсон. Би нэг Америкээр явж нэвтрүүлэг хийжсэн. Тэгээд Америкийн хамгийн үнэтэй ресторануудаар нь орж хооллоод дараа нь тэр хоолыг яаж гэрийн нөхцөлд хийж болох вэ гэдгийг нэг 5 6 дугаар хийжсэн байхгүй. Тэгээд үнэтэй ресторануудаар ороход бол яг хамгийн гой гэж Холливуд старууд орж хоолдог энэ төр гээл те. Нью-Йоркийн гой үнэтэй ресторан төрд бол тийм симфон сонсч өгсөн хоньны мах цахал байдгүй юм байлээ. А зүгээр Европ эсвэл зүгээр нөгөөхөө нэг хөгжилтэй болох гол манайх нөгөө мануухай зануухай гал янз янзын нэг кино мөрөний нэр өгчдөг. Тэр шиг зүгээр тоглоо тэгээ битсэн байх меню байх магадлалыг өндөртэй. Тэрнээс байхгүй болов гэж боддог. Тэгээ би харин нөгөө хятадд эдэж үзсэн байхгүй. Тэгээд ямар санагдсан бэ гэхээр тэр нь надад бүр гоё санагдаагүй, бүр муухай санагдсан. Хичнээн пив уугаад хичнээн гоё хөгжим сонссон ч тэр амьтныг бүр амар зоож алж байгаа байхгүй нөгөө мах өөх гэж алаглуулахын тулд тал талаас нь бүр амар лантуугаар зохиож байгаа. Тэгэхээр нөгөө мах нь ингэж өөх махаараа алгалдаг юм байна л да. Тэгэхээр тэр амьт өөрөө ямар их тэр өвдлөлийг мэдэрч бүр илүү махан тэгж дурлаж идээд ах юм бол биш санагдсан. Нөгөө тэгвэл онцгүй юм байна тий. Тийм өстө муухай юм л. Итгэхэргүй юм байна. Бид нар нэг бөөнөрөө тэрэлж явдаг байхгүй. Тэгэл за зөмөр ямаа боож идэм идэ гэж л хэлсэн чинь тэгимээ гээл. Тэгэл хоорондоо ингээл ярьж чинь ямаа бэлжээл явж идэг багтагч маань инээд зөө нөгөө ямаага алхар цохолцсон. Ямар амар Монгол юм уу те найз чинь. Тийм. Ямар амар чи итгэсэн үү амир хуудч. Чи ингээд амар зохиулаад жанчуулаад зохиол ингээд яатсан юу мах идэд тахад би яагаад алхаар зохиулаад игдсэн ямааны бод идэж болдгоо юм чи шүү. Ямаг ер нь тэгэл алдаг биз дээ. Таргыг яаж алт юм бэ? Буудаад. Эсвэл боогоод л гэсэн. Бод унгагаал. Чи тарганы мэддгүйс лээ. Хэддэг боодог амар туртай гоё те. Ой. Гоё ш. Ийм айтайгаа хүүхэн тарганы боодог махаараа. Идэхгүй яа тийм бэ? Би нэг дээрэд нэг айгүй айтайгаа охинтой ингээл айгүй харж явдаг гэсэн. Энэ айгүй зүгээр гайгүй охин байна гэж харж хам аяллаар явал хорхог хийгээл идэж нөгөөдөг ч гэж тэрнээс ш. Йоо, игээд амар санагдсан. Техник гой таалагдгаа болцсон ш. Тэр цэнхэр балаачтай нэг хүмүүсээ. Нэг цэнхэр балаачтай нэг тийм цэнхэр зүгт. Чиний ус мөс чи юу яг хайш янз юм бэ? Амар гоё уустай ингээд ийм гоё. Йоо, цаатал нь хайш юм ингээд. Цаатал нь тэгшэлттэй. Чиний бодоо солонгостэй л уу? Гүү. Таарч хайш янз. Бүх юм нь сэтгэлд нь таалагдгаа болчих тий. Нэг сайхан уушур игээд өгсөн ч гэсэндээ майнууз байна уу? Кетчуп аваад ирээ, чалуу ногоо кимчи. Чиний над үсчихэд ямар сони хайчин. Тийм хүмүүс байна та нарыг ойр орчин. Мэдгүй. За би ганц асуултсаа. Би ер нь бол асуулт асуугаа болцсон шүү дээ. Сэрчмаа дээр тоглолт хийгээд юм болцсон шүү дээ. Асууж байлаа шүү дээ. Тийм. Өскөө хадам ээж чинь лагер хүргээд гинэ. Хамгийн сайн наац чинь нисэх рүү хүргээд гинэ. Цаг нь давхцчлаа. Алийг нөрөж өгье. Нэг нөгөө шууд яриа. Шууд яриарай. Ямар сонголт байхгүй. Амар хүнд асуулттай нэвтрүүлэг байна уу? За ямар сони юм бэ? Яах вэ? Хүнд ишин шүү дээ. Айгу яг ингээ голд нь аваач хайчихсан байна. Хоёр юм яриа голд нь хайчихлаар чи одоо хоёулаа л одоо тийм л юм байна. Одоо хадмыгаа хөргөж бол хазгансан болох байлгүй дээ. Найзгаа хөргөж үгүй. Хадам байж үзээрэй. Ханижлан үзээрэй. Оо хөргий гэж заваад. Оо балер боллоо шүү. Хадам байж үзээрэй. Тэгээ би бас нэг хөвгөлтэй асууж. Чи яах юм? Би чамаас сууч. Найзаагаар өргөх юм уу? Хадмыгаа өрөх үү? Найзаагаа өрөх үү? Найзаагаа онгоцны буудлаар өрөх юм уу? Найзаагаа өрөхгүй ч хадмыгаа л өргөж гэж. Найз нь үзээрэй. За энэ нэг нөхөр тайрцсан нөхөр энэ хадгалсан. Энэ хагастай сайн ороод идэхгүй. Би тэгж ядчихна. За би асах уу. Та хоёр мэдээж тэгэл бид нар бүгдээрээ л усанд орж байгаа шүү дээ, тийм. Усанд орох. Дүүшинд орохдоо гэж нөгөө миний алдарт асуултыг асууж намаагаад ходог руу чирвэж. Үгүй тэрийг асуух. Хүн усанд орохдоо ингээд хүн болгон аль нэг хэсэг газараа айгүй сайн үрдэм байна л да. Тэгэхээр та хоёр яг аль газараа илүү сайн үрдэж байгаа. Тийм штэ гэж байна. Юу зүгээр л. Юу тийм штэ. Энэ хүмүүс энэ ч бүр ажиллаа хийдэг байна да. Ажиллаа штэ ингээд. Ингээл тоор балбаад юм шиг өрх ингэдэг шээ. Сэдэж баруунаараа ятгатгалаа зүүнээрээ мө би үргэчээр өрөөлцгөр. Скрэч гээд гэтла. Гэт явж их юм биз дээ.
Яадаг гинэ найз яаж дуурсан бэ сая? Ганцхан байсан юм аа. Ухраага тавьчихноо гэж. Дахин дуургаад. Яадаг гэсэн бэ? Ой. Чи бол чүгчиг юм уу? Би зүгээр та ярь нэг тоглоом шоглоом бол хэлж байгаа юм биш. Би та ярь юм бол яг үнэнгээсээ аль газараа илүү их хүрч байгааг би мэдчихлээ. За хаана? Хөлөөл их угаах юм да та ярь. Гэтэ би тэгж хэлж байгаа юм биш зүгээр их л хөлөө угаах юм да. Сэлий зүгээр ажиглаж байхад. Тэгэл дүүшин нэгээл босоо дүүшин нэгээл хагч сэлийч тэгэл цоцчихсан. Тэр том аргаас тонгоогоо дүүшин дотроо ямар живгүй харагдлаа. Тийм болоогүй хэзээ. Харж лээсэн байна. Өөрийнхөө хүнийг харж байсан байгаа. Өөрийг чи харсан гэдэг шүү дээ. Ингээд ингэжсэн гээ. Яллагч тийм баггүй. Хүүдэд үнэ ариухан байгаа те. Бараг зүгээр юуны үсний шампунь урсаад ингэхтэй хөл зүгээр цэвэрлэл гараа явчихсан шүү дээ. Тийм гэж хэлээд алуулчих гэдэг. Одоо ингээд дүүскөө гадаа алхал явжсан чинь өөдөөс чинь амар гоё бийтэй, гоё царайтай өхөн, царайлаг өхөн, оруулаг, туруулаг тэгэл амар гоё нэртэй усмас цацсан. Яг л чиний таалагддаг типний өхөн. Урдаас ингээд алхаал ингээл зөржлээ. Чи тэг бүр яг эргэж хармаар санагдаад. Шууд харна шүү. Чи харах уу? Шууд харах. Эхнэр чи ажиж юм байна. Яг эргэж харсан чи ардч ихнэр чи байж байлаа. Түн улаан хэрэг болох тий. Ингээд буцаад ингээд ингэх баг. Би энэ дүрийн задаргаа хийж ин л доо. Би үл тэгж би энэ дүрийнхаа судалгааг хийгээл явж ин л да. Тий, яг иймэрхүү нөхцөл яг ингэж харсны төлөө тэгээд ууралж байгаа л бас биш л тий. Тэг эмэгтэй хүн тэгж уурлах ёсгүй тий. Юу юм тийм тэнийг юм. Би эмэгтэй хүн байсан бол уурална. Тийм үү. Гэтэ ер нь бол сайхны өмнө харц буруугүй гэдэг юм. Тэгэл яах вэ? Хараал үстэй ямар тий. Хатаагүй багт чинь тий. Харж ийна гэдэг чинь мэдрэл рүү хазъя гэсэн мэдээлэл очиж л байгаа байхгүй. Хатны хэд юм бол энэ явцыг хинээс авах нь хинтээ явж байгаа юм даа. Лаа хаадаг энэ тэгж бодох юм. машины дугаар хийдэг. Балиар үгэн бол өдрөө. Балиар хазъя гэсэн мэдрэмж яваад байгаа юм биш үү тэнд чи? Үгүй баха. Гэтэ зарим залуучууд ингээ хараад хахад бүр улаан цай эмхтэй үнтэй сууц зэрний бүрстэй хажуугаар нь айтайх эмхтэн гүр. Амар харч манай студийн харамуудад ингээл ресторанд явгот нөгөөдөл нь харахыг манай хүн тэрийг мэдрэмжээрээ мэдэрчин л дээ. Үгүй манай нэг найз нэг залуутай сууцсан бах би тэгж ажиллажсэн байхгүй. Тэгэхээр тийм эрэгтэй хүмүүс бол муухай. Түүнээс зүгээр гоё эмхтэй явж байгаа. Дан залуучууд ч юм уу олоолаа гоё сууж байгаа ч юм уу ганцаараа алхаж байгаа. Гоё эмхтэй зөрүүл магадгүй харж болно шүү дээ эсрэг көзнийхөө гоё эмхтэй. Оо яг заадаг. Ой. Гот ноцчихдээ. Оо. Мэргэжлийн маркетинг. Өскө нэг юм зөвлөе заяа. Шууд хардгуун штэ. 5 тоолоод харахад яг гоё бүтнээр гоё харагддаг штэ. Би таараас нэрээ гоё юм асуу. Одоо жишээлбэл сүүлийн үед одоо уцсгээд нэг юм байгаа те интернет гээд нэг юм байна. Гар уцсгээд нэг юм байна. Интернет. Тэгээ сүүлийн үед мэд гэдэг нь юу гэсэн үг? Биш ахтай одоо энэ орчин цагт л гэж яахгүй. Тэгэхээр одоо яг утас хэрвээ байхгүй, интернет байхгүй нэг тийм нөхцөл одоо гэрийн юм нөгөө цахилгаан өөрөн утас байхгүй бүр ямар ч тийм холбогдох юм байхгүй бол таалагдсан эмэгтэйгээ та хоёр яаж одоо найрч уулзч одоо захаагаар найрдаг байсан юм шүү. Захаагаар найрдаг байсан юм эсвэл тэгээд очдөг байсан юм шүү. Заавал тийм. Хонхон дээр гарын хөрө хурцгээд. Яаж хадас өчлөө. Чингэрч явснаа би санахтаа гэж дуугдгүй чи. Чи Монгол гээл орцонд нь. Йоо охин нэрч үзег юм хайш. Би юу гэж. Бидний үед ч ер нь тийм л байсан шүү дээ тий. Тийм утас ийм юм байхгүй шүү. Уцтай айлчаар уцтай айлчин баян. Хэдэн онд юм бэ утас чи? 92. Тэгвэл захаагаа хүнээр хөргүүлэх юм. Салаагаа тавь энд ярьж байна. Ой тий. Хажуу айлтай салаа амир ядрах. Нөгөөг нь аягүй сэмэлт яваас сонсцроо. Гар утас байгаагүй бах чи ер нь тийм л байсан мэт тий. Тий. Бараг манай хойтлын гудмын хүнтэй уцаар яригээл манайх руу залангууд хүүхдүүд нь гүйдэж дууддаг тий. Орон сууцнд бол дээшээ доош ингээл гүйдэлсэн шүү. Тий. Тэгээ дэр үуч нөө төлбөр гэж байдаг бас шүнжэнгөө октод ярьдаг л шүү. Уцаар хатсан ярьсан тий. Гэж самны сүлд нь 3 төгрөг зээлж. Бэмэр өөдөг үү. Дандаа мөнгө гуйж ярьдаг. 3 төгрөг зээлж. Харин би ч гэсэн нэг удаа уцаар амир байлаа. Бүрнээр ингээ унтгсан чи унтаад байгаа юм уу? Унтаагүй. Тийм дуртай яриад байдээ бас яа. Тэгээ тэр чинь юу н коридороос утас явдггүй. Тэгээ нөө нэг газартай байж ярьдаг. Гэрийн нэг шээх гээл гарч унтаач гээл. Жохон байж дараагийнх нь гарч унтаач юм гээл.
Би чи айлын баг юм чи. Тэгэл тийш шууд хажуутлын айл майл чи шууд ингээд өөрийнхөө уцаар ярих гэж байгаа юм шиг шууд орж ирээ шууд уцаагаад айлын өндлөлт ингээд суугаа ярьчдаг гэсэн. Нөгөөд нь тоож байгаа шүү. За гэл ингээд юм үзэл байж. Уцтай чи хамгийн баяа айлахгүй. Юу яд юм болоо? Чи ингээд даруухан гээл тэгж чинь те. Түрүү нөгөө дуугүй хүний доотх нот ингээд байлаа ярьжсэн. Пицца төхөн тэр шалдаг. Гүндлээ юм ярьдаг те. Юу яах вэ? Чи стриптиз баарнд орж үзсэн үү? Үзсэн. Яах гэж? Чи чинь даруухан шүү дээ. Даруулгагүй явж байгаа орсон. Тэгтээ ингээд яг харахаар тийм байгаас дэсэлээ. Даруухан хүмүүс гэл ихаар стриптиз баарнд орж үзсэн л ш. Чи юу гэж бодож чинь? Чи юу ч даа. Өөсгөө миний баар шүү. Тэр чинь баарнд ороо сууж хахад нэг хүн стриптиз үзүүлсэн байхгүй. Тэгэхээс бол стриптиз баарнд шүү дээ. Зөрж очиаг юм уу те? Чагүй зүгээр тэнд нэг хүн стриптиз үзүүлжсэн. Тэрийг харснаа ярьж. Нэг л удаа юм уу те? Гайгүй зөндөө ер нь тийм зөндөө байдаг л эс баарнд оронгол орой ингээл стриптиз үзүүлдэг те. Тэгэл одоо стриптиз баарнд орсон чинь нэг эмэгтэй хурцрэл ингээл чам дээр сууж муугаад ингэж яриул яах вэ? Айгүй юм билээ. Яах юм бэ? Шууд ингэж эсэл байгаа юм уу? Ичээл ягаад гэдэм билээ. Тэрэг нэрстэй. Ингэхгүй ш тасайгаа давтай болдог юм дэстэй тахад. Танх ч тэгээд аль телевизээр гардаг. Нэгтэй байгаа. Танах мөрөнд гэртээ интернет байд юм уу? Бага интернет нэг ТV юм уу те? Гэхдээ ер нь интернет юм уу ер нь? Интернет би үл интернет байнга л байж. Байнга л байж. Нэг л баймааргүй царайтай. Чи ер нь ингээд интернетийн учрыг олж ийн үү ер нь? Одоо л олох гол. Би одоо л олох гол өөрөө нэг зааж өгөхгүй. Нөөх нэг их мэд чи Facebook мэдгүү? Facebook. Маань түрэг онлайнаар явдаг. Би заатыг бас онлайнаар захина. Сэлийн урдны нэвтрүүлгээр манай урлагийн дуучид мөнгө олдгоо гэж яриадсан тийм. Чивэл энэ урлагийнхаа энэ юунаас одоо чинь сарын амьдралынхаа мөнгийг олдгоо эсвэл чи та нар юм давхар бизнес хийж явдаг уу? Яг л тэгэл ингээл ортгоо ингээл явдаг шүү дээ. Давхар бизнес бол манай хамтлагийн энд нь ч байхгүй. Яг л урагшлалаараа цэвэрлээ хийж байгаа нэвтрүүлэгчүүд юм реклам юм тэргээрээ л зохицуулж байгаа. Тэр амьдралд чинь хангалттай байдгүй те? Ерөн сэтгэл хангалуун уу? Одоо яг ингээд ер нь нэг анх нөгөө нэвтрүүлэг хийгээл ингээл те. 0 цагаас эхэлжсэн үе бодох юм бол бас хангалуун болсон байгаа шүү. Тэр үе бодвол. Тэр үе бодвол. Одоо тэгээ шинэ жил мэл хөтлөн. Та нар энэ жил бол үнгээр явах. Нэр энэ жил зээлийн манерээс алгаарч идэж байгаа тийм. Захиалга аваад эхэлсэн тийм. Мань хоёр чинь гарч хөтлөөд зээлийн дуулаад мань хоёр шинэ жилээр тарааж байгаа. Үнхээр та нар таагаа олдохгүй хаа би тэгж бодоод байна. Өрсөлтөө үзье. Тэ дүүлч чи амьдр гэж чи. Чи тэг хөтөлийн тэнд хоёр шиг барах уу? Барнаа. Би нойртоод өөрөө үзчихлээ. Үний болно өнөө өрөх өгөөд үзчихсэн зэ. Амнаас нь бүр би цаар өсрээд тэгж борооч. За яа тийм дээ. Хайч нэвтрүүлгээр ер нь ингээд юм мэдингээ ярьж чадахгүй шүү. Тийм шүү дээ. Тийм бүр түрүүн би ярьж чадахгүйсэн бүр. Бид нар бол ингээд ярьж байгаа сайхан байна л да. Манай нэвтрүүлэгт оролцсон зочин болгонд би CD-гээд орцож байгаа байхгүй юу? Миний хамгийн сүүлд гарсан цагаан сүний домог гэдэг CD маань Hi-Fi Records-ийн бүх салбараар байгаа. Тийм. Чи юу яах юм уу? Зарах уу надгаа? Я зарах уу? Энэ бол айгүй гоё дурсгалтай юм болж байгаа л да тийм. Сэлийг сонсдог шүү дээ. Тийм үү? Биш нэрээ сэлийг сонсдог гэснээс оролцож ирсэн зочд мочд харж авдаг юм авдаг гэдээ ярьдаг байхгүй юу? Сэлийг залуудаа харж авч ирсэн гэдэг. Жохон бахта чи юу харж ирсэн сэлийг. Яг зүгээр нэг нөгөө ир хүн шиг яриа. Дуу яг ойлгомжтой. Ер нь зөвөр ир хүн юм шүү дээ. Одоо седимэли гэл гайгүй майгүй гэдэг юм. Бэснэ чам. Бүр амар одоо харахад харж лээсэн. Гэхдээ бүр амарын ч юм тий. Төсөө гоожж хараагүй л дуучин хараагүй зүгээр гоё дуучин. Ир хүний хувьд бол гэхдээ чи харж лээсэн юм зү. Тэр үед л чи яг харж ирсэн. Сэлийн хэрэг өскөө гэж ярьсан цаа чи бод чамааг бол ташгаар лээсэн. Ер нь сэли эрэгтэй хүн болгонд ер нь чамааг нэг яачих гэсэн бодолтой байдаг байсан юм байна шүү. Зочдоодаас ингээд сонирхоод асуугаад яриулж ирсэн. Тэгж буруудсан байж. Тэр ямар заваа юм уу гэр бүлтэй юм байж. Хамгийн түрүүнд мураа байдаг те. Ямар заваа та нар юм. Заваа. Би бүр амар гайхаж байна. Тэгээ ялангуяа урлагийн эмэгтэйчүүд л тэгэл
юм болгол хардаг шүү дээ. Тийм үсэн. Ил байгаа юм чинь те. Ил лав сэлийг нэг тэгчи мэгчи ч юм уу. Би тэгчий гэж хараагүй. Зүгээр тэгчи гэж хараа. Чи тэгчи гэж харж байгаа. Ер нь зүгээр ингээл хардаг дууг нь сонсдог л байхгүй. Матилда юу гэж харах юм бэ? Тэгэж. Тэгээд тараа манай нэвтрүүлэх нэг орсон тэгээд очин болгон ураа хэлдэг байгаа шүү дээ. Ураа хэлүүлчээ. Залуучуудлаа хүмүүстэй тий. Горхой байна. Тийм. Чөлөөтэй. Ой юм урээлээч залууч нэг юм болохгүй байвал. Тийм. Одоо чи юу нэг жоо байлгамаар байна гэсэн бохоо. бид гуруулаа нэг жоо хэдний боригломтой байгаа шүү дээ. Испанил бид гурав нэг сайн мэдхгүй байгаа шүү дээ тий. Тэр талаараас хэлж болно шүү дээ. Тэр талаар яах юм уу миний одоо жишээ нь монголчуудаа залуусаа гэдэл тий. Тийм. Имрүү хичээд сурыг тэмүүл хийх юм. Тэгтээ шаараад. За одоо бас бодох юм байна гэж. Яаса! Шааса! За шааса гэсэн үг үү? Шууд амар юм хэлүүлэх гэдэг юм. За би телевиз үзэж байгаа сэлэ Телевиз байхгүй. Эмбагийнхаа интернетээр нэвтрүүлгийг үзэж байгаа залуучуудаа тэгээд бүгдээрэнд нь сайн сайхныг хүсье. Баярлаа. Тэгээ бүгдээрээ сайн сайхны төлөө өнөөдрөөс эхлээ сайхан урагшаа Тэтгэцгээ. Юмэг дандаа гэгээлгээр бодвол урагшаа зүтгэе. Их зорилгынхаа төлөө зүтгэл гэж орой да. Би ч гэсэн тэгвэл нэг гоё ураа хэлэх үү тийм. Тэгж дээ. Хойрдоо ураа хэлээгөө чинь. Тийм. Хүний амьдралыг өнгөцгөн битээд өгнээрээ тийм. Тэр хүн бол таны дэргээд ямар ч зовлон бас өнгөрөөж амьдрчээж болно шүү дээ гэсэн үгийг хэлмээр байна. Сэлби ойлаа. Сэлби одоо ойлаа яах вэ? За баярлаа. Дараагийн дугаараар та бүхэндээ эргээд уулзъя. Сэтгэлээ шингээж та бүхэндээ битээр цаг зав зарцуулан бид нэр энэ дугааруудаа хүргэж байгаа шүү. Одоо бид нэрт 13 дугаар боллоо. 50 дугаарт.